Сайн уу манайхаа Бабс маань байна. За ингийн удаагийн бичлэгээрээ үнэхээр уучлал гуймаар байна. Яагаад тэгэхээр энэ бичлэгийг маш олон удаа хийгээд өгөөч ээ. Хүлээгээд байгаа шүү гэсэн хүмүүс зөндөө байсан. Тэгээ би хувийн шалтгаанаар маш ингээд завгүй байжгаад одоо л хийх гэж сууж जैन. Тэгээд өмнө нь Австралид бичижсэн бичлэг маань бас нэг жоох учир дутагдaltaй, хагас дутуу дүрстэй байсан учраас би одоо ингээд шинээр тэгээ одоо манай хүн ингээд 9 сар хүрчлээ. 10 сар хүрэх гэж байна. Тэгэхээр яг энэ нэлээд бас хол одоо өндөрлөг гэх юм уу тэндээс харахад бас ингээ юу хэрэгтэй хэрэггүй байгаа талаар нь бас ингээ нэгтгэхэд базаад нэг хүргэе гэж бодлоо. За ингээд хэдүүлээ бичлэгэндээ орцгоё. За тэгэхээр энэ удаагийн бичлэгээр би бор хоолнд орохдоо юу бэлдсэн талаар ярих гэж байна. Одоо ерөнхийдөө ингээд яг энэ ярих сэдв маань одоо Монголд байгаа нөхцөл байдал болон одоо Австралийн нөхцөл байдлыг ерөнхийдөө ингээд нэг жоохон харьцуулсан маягийн одоо Австралид бол ийм юм илүү хэрэгэлсэн одоо Монголд бол ирээд ингэж байна гэдэг нөхцөл байдлаар бас ингээд жоохон харьцуулж маягийн ярьж магадгүй шүү. Тэгэхээр мэдээж тодорхой хэмжээний зүйлүүд бас өөрчлөгдсөн. Одоо Монголд ирснээс хойш тэгэхээр яг ингээд тэгээ байгаа газараа хэрхэн ингээд тасан зохицож байгаа талаараа ингээд одоо зөвхөн энэ бор хоолны хэрэгсэл дээр одоо ярих гэж бодлоо. За юун түрүүнд хэдүүлэн хамгийн том зүйл болох одоо high chair-нээс эхлэе. High chair буюу одоо хоолны ширээ байгаа. За анх нөгөө нэг одоо ингээ high chair сонгох гээд ингээ маш олон дэлгүүрүүдээр яваад хүүхдээ ингээ суулгаж үзэх юу айгүй чухал юм шиг санагдсан. Ингээл амар үнэтэй амар гоё гэж байгаа бүгдэн дээр нь ингээл суулгаад үдэнгүүт манай хүүд бүр амар тухгүй байсан. Ингээд өөрөө суугаад ингээд яг бас нэг тийм ингээд хүүхэд шууд ингээд 6 сар хүрээд ингээд шууд ингээд цомцоогоо суучдаг юм билээ штэ ингээд ганцаараа мэдгүй зарим хүүхдүүд бол тэгж сууж чаддаг байх. Манай хүү бол нэг сэн тэгж чаддаг. Ер нь бол he was sitting with support байхгүй юу ингээд яг нэг юм дэрмэр хажууд нь тавьчих юм уу те ингээд ямар ч ингээд нэг юм support түшлагтэйгээр дэмжлэгтэйгээр л сууж исэн. Тэгэхээр яг ганцаараа ингээд шууд ингээд суучдаг байгаагүй учраас high chair мөрөн дээр суулгахаар аль нь эвтэй вэ, аль нь эвгүй вэ гэдгийг нь ер нь аягуулсан харагдчихсэн. Тэгээд яг тэгж сонгуул аягүй зүгээр санагдсан. За тэгээд Австралид бол манайх одоо эрхийнхээ өмнөхөн би бас нэг бичлэгэн дээр хэлжсэн одоо өстой харж үзэж үнэрлэж хазаж барьж өстой бараг л шатааж явах нь холгүй явсаар Silver Cross-ийн high chair сонгосон байгаа. Тэгээд ер нь бол маш удаан судлаад ингээд явж байгаад айл болох хүүхдтэй эвтэйхэн. За тэгээд би яг Silver Cross хэрэгэлдэг одоо айлын хүүхдийг ингээ сууга хоолоо идэж яхад ингээ ямар тухтай ямар эвтэйхэн байгааг нь хараад ер нь бол нүдэндээ ингээд энэ ямар гоё сандал вэ те ямар эвтэйхэн хөөрхөн сандал вэ гэж харсан байсан учраас яг тэрийг хайж явсаар ерөнхийдөө ингээд хүүгээ суулгаж үзээд яг болохоор нь тэгээд авсан. IKEA-ийг хүмүүс аягүй зөвлөд юм бэлээ одоо ингээд үнтэй зайтай яадаг идэг юмнууд дундаас ерөөсөө ер нь хамгийн амар нь ер нь IKEA гэх байдаг гэдэг юм лээ. Тэгээд тэрэн дээр ингээд нөгөө юм catchy буюу ингээд доор нь ингээд одоо хийчдэг тэгээ ингээ хүүхэд нөгөө ингээд хоол ундаа ингээд тэг хайж ингэж ярихад одоо ингээд юу гэх юм тэр хоол нь тэр дээр нь унаад тэнгуү тэрийн дараа нь ээжд нь цэвэрлэхэд амархан болоодаг одоо ингээ IKEA-гийн тэр сандлыг бол ингээ бүр янзаар чимгэлждэм байл штэ баг. Тэгээд тэр сандлыг ер нь бол айгүйх зөвлөдгийм бэ нэлээ. Би тэрийг Австралид тахтаа хүүгээ ингээд суулгаж үтсэн IKEA дээр. Тэр үед бас одоо ингээд ботход айгүй жоохон байсан байхгүй манай хүү 6-7 сартай нэг амар сайн суучдахгүй. Тэгээд өөрт нь айгүй юм эвгүй санагдчихсан. Тэг ингээд IKEA-гийн сандалч өөрөө нэг юм яг хөгчнээ дотор нь зөөлөвч хийж байгаа ч гэсэндээ ингээд нэг юм мэдхгүй хөл гарын ингээд урчих гад байгаа ч юм шиг тэг ирмэг үзүүр ихтэй ч юм шиг ингээд нэг тэгээ санагдаадсахгүй надаа. Тэгээд бүс мүсэн нэг юм яг сайн байж чадах юм уу унчихгүй барьчихгүй гэсэн айдас байсан. Тэгээд одоо эсэргээрээ би яг ингээ Монголд ирээд харахад IKEA-гийн сандал байсан бол гэж үнэхээр бодож байна. Яагаад гэвэл одоо ингээд хүүхэд том болох тусмаа идэх хэв маяг нь ч өөрчлөгдөөд тэг ингээд яг тэр үеишгээ биш те арай өөр ингээд одоо хооллох юм аяг нь өөр болчтой юм байна. Тэгэхээр надад бол одоо баг цэвэрлж мөрлөхэд амар те баг хүүхдтэй ч гэсэн айл болох илүү тухтайг бодох юм бол IKEA амар байж бас нэг дисклеймер хэлэхэд манайх Silver Cross-ийн high chair тэр Австралид авсныгаа бол Монголд авчираагүй. Одоо бол зүгээр ингээд манайх өөрөө юм хүүхдийн бараа бас ингээд зардаг дэлгүүртэй. Тэрнээсээ өөрөө ингээд шууд хэрглэж болохоор нэгийг авцсан байгаа. Тэр бол бас мэдээж тухтай байгаа. Тэрний нэг юм дотор талд нь байдаг юм нэг савхин зөөлөвчийг юм авчихар тэр яг IKEA-гийн сандал шиг болчдөг байхгүй. Тэгээд тэр бол энэ бол надад аюу амар байгаа. Тэгээд Silver Cross-ийг яг намайг тэр авах гэж явах үеэр бүр бүх сток нь sold out болсон. Бүр хаанч болтохгүйсэн надад заяа. Би бүр бөө юм болж энэ тентхийн бүх агуулах warehouse stock юмнуудыг хуулж иж олж авсан. Арай гэж олж авсан тэр сандлыг. Тэгээд
Одоо бол яг ингээ сток нь гайгүй байгаа гэж магадгүй. За тэгчээд хэдүүлээ хай чир ерөөхдөө юм байна. Тэгээ хай чир дээр бас нэмэт хэлэхэд үнтэй л бол сайн гэж юусоо сайн гоё амархан гэж бодож болдгоо юм билээ заяо. Энийг би бас амарсан ойлгосон л та нөгөө stock trap ч үлээ нэг тийм нэг модон санал үүдэн штэ. Йоо тэр манай бүр амар эвгүй юм блэ. Яг том болсон хөвгт суувал гайгүй бах заяо. Тэгээд тэр надад үнэхээр айгүй эвгүй санагдчихсан. Ингээд амар viral те. Айгүй юм хайптай. Ингээд амар өстой мундаг те. It's gonna grow with your baby энтер гэж ярьдаг заяа. Одоо ингээд хүүхдэнстэй хідэн насч хүрсэн өстой тэрэн дээрээс суугаал хичээлээ игээл том болсон ч гэсэн ингээд байдгийм бэ нлээ. Хэдүүлээ ингээд энийг ингээд хай чир сонгохдоо нэг бодох юм юу вэ гэвэл хай чирийг яах гэж сонгож байгаа. Хүүхдээ суулгаад хоол идүүлэх гэж. Тэнгүүд нэг юм хит амар универсал юм ерөөсө хэрэггүй байхгүй. Тэрэн дээр хүүхэд том болоод хичээлээ хийнч гэж бодож авах ямар ч хэрэггүй байхгүй. Тэр чинь гол ерөөсө хийх гээд байгаа зүйл нь биш шүү дээ. Яг хав тэгж бодож болно болох юм байвал болж дээ те. Миний бодол шүү заяа. Тэг би бол тэрийг ингээ бүр ингээд амар хайплаад ахаар нь баг хамгийн түрүүнд тэрийг ингээд би baby kingdom гэдэл хүрт ингээд те спорт хийчихэд тэр үештэй гэж хараад би хүүгээ очиж суулгаад бүр амар эвгүй юм бэлээ. За ингээ эн тентхийн мөрөгч гээд бас жоохон хэцүү санагцсан. Гэтэ яг ингээд тэрэн дээр үнэхээр ингээ гоё ингээ суугаад хоолоо идээд ингээ томроод ингээ тэр мэрийг ашиглаж байгаа хүмүүс зөндөө байгаа бох тэрийг үгүйсэхгүй штэ. Яг миний хувьд бол тэр бол үнэхээр таалагдаагүй. За тэгэнгүүтээ өөр бас одоо брэндүүд байдаг штэ тий Maxi Cosi бас ингээд яг одоо тэрний дараагаас орж байгаа юм заяа. Одоо үн мөнэрээ шүү ингээд би амар үнэтэй бол гоё гэдэг ойлголтоороо ингээд яваад байгаа хгүй юу. За тэгсэн чинь ингээд тэрэн дээр ингээд суулгаад яг Maxi Cosi амар эвтэйхэн байсан. Тэнгүүд тэр одоо ингэдэг гэж байгаа хгүй ингээд нөгөө амар олон тийш ястай ингээд хоошлон уурагшлан бараг нь яраа үед нь ингээд дээр нь юм сольж тавьдаг мавдаг ч юу лээ тэр чи арай өөр брэнд ч лөө амар хит универсал заяа. Тэрнэр хүүхэд хизээч одоо юу гэдэг хүүхдийн хүн ер нь мэдгүй одоо тэгж суулгадаг хүн байж магадгүй те хизээч хүн би бол ингээ хүүхдээ ингээ дээш нь ингээ бүр ингээ яг нөгөө бүүэлэгч шиг ингээ хүүхдээ бол хэвтүүлэхгүй заяа. Тэгэхээр тэрний одоо тэр фичер нь шал илүү байхгүй. Тэр байлаа ч ялаа байхгүй ч ялаа тийм үстэй. Тэр хүүхэд байнга л босоогоороо сууж хоол идэв шүү дээ. Хинч хүүхдээ хооллохдоо хойш нь ингээ хэвтүүлсэн байж байхгүй үстэй тий. Тэнгүүд хит амар юм олон үйлдэлтэй универсал юм хэрэггүй. Хамгийн гол нь 5 point harness буюу ингээд уртлын хоёр мөрөөрөө голоороо ингэчдэг ингээд нэг юм 5 ийм бүстэй одоо бүстэй байх хэрэгтэй аюулгүй үднэс. За тэгээд цэвэрлэхэд амархан тэгээд хүүхдэд тухтай. Тэгээд тийм л байхад ер нь бол надад болчих юм шиг санагдсан. Өөр илүү дутуу юм нэг хэрэггүй юм билээ заяа. Тэгэл анх мэдгүй ингээл янз янзын үнэтэй байх юмнууд хараад. Тэгээ манай нэг найз Maxi Cosi авсан байж байгаа надад ингээд яг хэлэхдээ цэвэрлэхэд жоохон төвхтэй юм гэд ярьжсэн байхгүй. Тэгээ би бас ингээд ер нь ямар байна те яад юм байна одоо ингээд бор хоолнд орчоод те ингээд ямрыг авбал зүгээр болмол гэж ярилцж байгаад яг тэгж хэлж бас надад тип өгчээсэн. Тийм учраас би бас Maxi Cosi дээр суулгаад аятайхан байсан ч гэсэн би бүр тэрний юм бэж цагаан өнгөнд баг авах гэжсэн. За айгу хөөрхөн ингээд хүүмаа суухад айгу тухтай байсан байхгүй. Даанч ингээ яалтчгүй ингээ хараад цэвэрлэн гэдгээ ботхоор нэр үнэхээр хэцүү юм билээ. Тэнгүүд одоо ингээ нөгөө яагаад IKEA-г цэвэрлэхэд амархан гэдвэн вэ гэхээр нөгөө материал нь угаасаа энэ төр чинь нэг юм пявер шиг юм байна штэ. Тэнгүүд угаасаа ингээ угаагаал шүршээл ингээл харчаал ингээд болоо. Тэнгүүд ингээ даавн ч юм уу өөр ямар нэг материал бол ингээл өнгө орон толб тогтно яа одоо өдөрт хүүхдхийд хоол идэх гэж бодож байна. Тэр болгонд тэр одоо бүрээс юмыг аваад ухаана гэвэл бүр амар хэцүүдтэй тий ээж хүнд бол хоол хийхээ хажуугаар бүр маш их ажил штэ. Тэгэхээр надад бол ер нь IKEA зүгээр юм шиг санагцсан. Одоо би Австрали очивол баг IKEA-га хэрэглэж магадгүй. Гэтэ манай Silver Cross баг шинээрээ байгаа болохоор тэрийгээ бас ашиглах байх л та. За тэгэхээр ер нь бол манай high chair-ын дээрээ тэгж бодож Silver Cross-ыг авсан. Ингээд дотор талын зөөлөвчин яг нэг жоохон савхиндуу материалтай. Хит ингээд удаан хатаагаад хүнсний юм үлдээчихгүй бол ер нь бол ингээд цэвэрлэхэд аюу эвтэйхэн. Тэгээ аюу хурдан хатаж матчдаг савхи учраас ингээд тий юмар ингээд харчаал болчдөг гэсэн. За нэг тийм одоо high chair сонголоо. За хамгийн чухал зүйл маань тэр байлаа. За дараа гэх маань болохоор би усны цавыг хэлмээр байна. Манайх болохоор энэ B-box-ийн одоо энийг хэрглэж байгаа. За тэгээ бас нэг Amazon-оос би бас нэг өөрийг авч ирсэн энэ зургийг оруулчихъя. Тэгээ бас миний линкээр орвол бас тэнд байгаа. Тэрийг бас хэрглэж болно. Ерөнхийдөө ингээд би усны цав сонгохдоо нөгөө одоо юу гэдэг хүүхдэд ингээ хүнд шилэн эсвэл төмөр юм байруулах амар хэцүү шттэ. Одоо даахгүй те тэгээ бас дээрээс нь ингээд өөрөө ингээд дээр мэрээс унгаачвал гар хөл дээр унгаачвал амар хүнд. Тийм учраас ингээд анханасаа л юм ер нь жоохон юм хуванцардуу материалтыг сонгож байгаа учраас би ингээд маш сайн бодож анхаарч ямар байгууллага яаж хүлээн зөвшөөрсөн те BPA frame-ийн юм одоо бүх тэр тэмдэглэгийн тэрийг баг судалаач болтлоо судалдаг юм байлээ л те. Тэгж яагаад ерөнхийдөө за тэгээ Австралийн хамгийн viral буюу
одоо хамгийн од брэнд нь B-box гэдэг. Энийг Монголд би нэрийн сандгүй нэг газар оруулж ирдэг юм бэ лээ. Энэ Австралид бол бүр амар хямдхан байдаг байхгүй юу. Тэгээд энэ юу н айгу амар байгаа. Тэгээ манайх нэг ийм 2 савтай тэгээ бас дахиад нэг ийм Amazon ихтэй нийт ингээд ийм 3 савтай. Тэгээд ер нь 2 3 байвал зүгээр заяа. Яа тэгэхээр одоо би энд ингээ хүүдээ усыг хийж өгдөг тийм үү. Тэнгүүд бас нэгд ингээ шүл энтер хийгээд өгчөнгүүд амар ингээ тос мостой заваарцсан үе дээр нь шууд ус хийж өгч чадахгүй шүү дээ. Яаралтай ингээ ус өгмөр үед те. Тэнгүүд усны шүлний заримдаа би ингээ нэг юм шингэндүү зутан маягийн ч юм уу юмнууд бас ингээ энүүгээр нүгэх тохиолдол байдаг. Тэгэхээр надад бол ингээ 2 3 ээлж байвал айгу зүгээр санагдсан. Тэгээ одоо эн чинь ингээ хуванцартуу юм шиг хэрнээ ингээ одоо өнгө мөнгө тогтохгүй те. Энэ бол би дотор нь ингээ хулуун молоотой янз янзын юмтай амар зөндөө хийж өгдөг. Тэгээд өнгө мөнгө тогтохгүй одоогоор ингээ айгу гоёороо байгаа л юм. Тэгэхээр энийг бол бас ингээд усны савны number 1 гэж зөвлөмөр байна. Одоо манай харин 100 болоод хүн маань ч юу нэлээд том болцсон. Өөрөө ч ингээ барих уух чадвар юм айгу сайжирч байгаа учраас хүүхдтэй нөгөө бебагийн нөгөө юм гам байдаг штэ сав. B-box-ийн бас ийм гам сав байдаг. Тим ган одоо нөгөө халуун хүтний температураа ингээд нөгөө барьдаг тим сав авч өгье гэж бодож байгаа. Бас ийм соруултайг. За тэгээ хамгийн том тулгардаг асуудал нь бас юу юм бэлээ? Хүүхдээ яаж ус ууж сурганаа гэд. Анх нөгөө манайх ингээд юу яаг бах та. Одоо манай хүүгийн ингээд энэ захиалсан юмуд ирээгүй байхад би нөгөө шууд одоо хүүхдэд ус өгөхөөс өөр аргагүй байдлууд үүсэж байгаа штэ хоолны хажуугаар. Тэнгүүт нь ерөөс ингээд ийм задгаан амтай юмар. Гэтэ энэ бол арай биш л дээ. Энэ уухаж явах эвгүй дээ. Одоо ингээд ийм задгаа нэмгэн амтай юмар. Жишээ нь одоо энэ сав байна. Энүүгээр ингээд шууд ус ингээд уулгачдаг байсан. Тэгээд манайх одоо задгаан амтайгаар ч уудаг, соруулаад ч ууддаг. Тэгээд угаасаа ингээд уухгүй оролдож иж суран заяа. Гинтхэн ингээд хүүхч байрсан чил гэл ингээд шууд баг ингээд хүт хэдлэн зайлгэж уухгүй штэ. Тим юм ерөөсөө хүлээж хэрэггүй. Нилээн оролдож, нилээн олон удаа тэ try хийж, нилээн олон хахад цацаж янз янз болж хамбар нармаар угаа оруулж нулимстайгаа холилдож иж сурдаг юм бэ лээ. Тэгээд энэ болохоор ингээд ороо хүндрүүлэгчтэй сорвол энэ бол ингээд хүүхдэд яг ингээ нөгөө залхитан зориус одоо эндээ нөгөө нэг юм дотроо нэг юу гэдэг үлээ нэг одоо нэг ийм юмтай нэг юу гэдэг үлээ дээ. Одоо сорхот нь арай баг соргодог гэсэн. Одоо ингээд жоох ой гараа ч юм уу те нэг 10 11 сар хүрээд би ерөөхдөө энэ сорвуулын жоох ингээд зүгээр энгийн өргөнөөр нь болгож өгье гэдэг бас бодол байгаа. Тэгээд одоо баг багаар те ингээд шууд сорвуулаар уудаг болгоно гэсэн. Тэгээ миний хамгийн битгий ав гэж зөвлөмөр байгаа юм. Би нэгийг мэдхгүй авцсан байсан. За тэр B-box гэдэг брендийн ингээд нэг юм гөгчөөж ингээд гардаг. Тийм сав одоо ерөөсө хэрэггүй байдаг гэсэн. Одоо ингээд хүүхдийн oral буюу энэ амны одоо энэ хөгжөөл, шүүд те амны хэлбэр, эрүүн нүрийн хэлбэр одоо юу гэдэг тэр бүх юмд те шүүд ургалт мургалт юмд ингээд яг одоо хэрхэн яаж зөв зүйл ус мус ингээ ууж сурж байгаа энэ төр нь бас нөлөөлдөг юм байна л да. Тэгээд эн чинь бас их учир жанцантай юм байна лээ. Тэгээд тим юмар ингээ ууж сурах аюу муу байдаг, буруу байдаг. Ер нь дими гэж зөвлөд юм байлээ. Тийм болохоор бас ингээ аль болох ингээ юм соруултай stroke cup буюу одоо энэ соруултайг л ингээ уулга гэж зөвлөсөн. Соруултайг л аваарэ гэж айгүйх эмчнэр зөвлөдөг юм байна лээ. За усны саван дээр нэг тийм байна. За тэнгууд бас нэг юм байна заяо. Нэг юм уугч шиг юмар ингээ шууд ус уугаад идэв штэ. Тэр бас айгуу дими идэг гэдэг юм байлээ. Яа тэгэхээр хүүхэд яг нөгөө соруулаар ууж сурахгүй байхаар энэ хүүхдийн нөгөө залгих одоо тэр чадамж энтрэн сайн хөгждөггүй гинэ. Яг уу тэгээд хүн болгоны л өөрсдийнх нь шийдвэрлэлтэй одоо сонголттой тэг миний хувьд бол би зүгээр за нэг мөсөн те дараа нь одоо янз бүрийн юмар өөр юмар сургачаад одоо яна энийг гэж яхаар нэг мөр л ингээл хүн аягнаас ус ууж амьдрах нүгээс тодорхой штэ. Тэнгүүд аягаар сургачи за нэг ус соруулаар сургачи гэж бодсон учраас ийм хоёр л төрлөөр одоо сургасан. Тэгээ тийм хөхөж уудаг юм бол манай хөхт юусоо ус ууж үзээгүй. За тийм байна. За тэгчмүүтээ дараагийн хамгийн чухал зүйл болохоор мэдээж аяг тавгны сет буюу feeding set байна тийм үү. За тэнгүүд би бүр анх 4-5 сар мар үрж яхад нь л хүүгэн ингээл нөгөө нэг бор хоолнд орно гэж амар ингээл тогтолж явахдаа нилээн ингээ ухаж түнхэж явж агаад Америкийн брэндээс маха Monkey гэдэг брендийн одоо first bite set буюу ингээ хамгийн анхны те хүүхдийн ингээд хоолны сет гэдэг нэртэй одоо тийм бүтэн ийм сетийг захиалж исэн. Тэгээд эрэгтэй хүүхд учраас би ингээ гоё номин ногоон өнгө гэдэг штеп sage green өнгийг сонгож авсан хүүдээ. Тэгээ манай хүүгийн ерөөхдөө ингээд бүх одоо хоолны хэрэгслүүд нь ерөөхдөө тийм ногоон өнгөөр ийм дагнсан байдаг. Тэгээд тэрэн дээр ингээд тэр одоо би ингээд нэг бичлэг оруулъя заяа. Ийм sage green өнгөтэй миний хүүгийн анхны хоолны сет. Хоолнд орлоо миний үр.
Тэрнээр болохоор ингээ маш олон ком ирсэн. Тэгээ ер нь л ихний ээлжинд хэрэгтэй бүх юмаа би тэндээс авсан. Одоо энэ Monkey гэдэг юм харагдчихна уу? Энийг бас Монгол нэг оруулж ирдэг газар байсан. Award Toys гэсэн байсан баха. Монголоос авбал байд юм байли. Брэнд болохоор яадаг вэ гэхээр одоо ингээ бүх тэмдэглэгээ, аюулгүй юм хүн бүх юм нь энд байна, энэ дотроо. За тэгээд энэ Monkey гээд энэ брендийн энэ аяг тавгийг би бүр судалж байгаад авч яасан. Тэгээ одоогор бол надад ийм ажиллагдсан сул тал үнэхээр алга. За тэнгүүд хүүхдээ одоо энэ дээр ингээд нөгөө хүүхд угаасаа анханасаа ингээд сурахтаа юу шаазан, шилэн, төмөр аяг ингээд барьж чадахгүй шүү дээ. Тэнгүүд ингээд нөгөө ийм доороо ингээд наалддаг тийм аяг айгу зүгээр идэг. Тэгэнгүүт яалтчгүй наахын тулд силикон юм хэрэгтэй болж байгаа. Тэгэд силикон өөрөө бас зөөлөн. Ер нь манай хөлтөл ингээ айгу ингээ нөгөө юм нүрээ ингээ доош нь ингээ шууд тавгнаасаа ингэж итгэхэд амаараа ингээ сорж ууж гэж ууж муугаад байхгүй юу. Тэгмүү нэг нүрээрээ ингээ хурж мөрөхөд хүүхд ингээ ширүүн ингээ мэнгэхэд одоо ямар нэг төмөр мөмөр ч юм уу эсвэл өөр материал байвал ингээ амар аюултай штэ шилмэл байвал нүур амаа ингээл урж цусчих юм билүү. Тэнгүүд одоо силикон бол маш зөөлөн учраас одоо baby friendly учраас ерөнхийдөө силикон сонгосон. Тэгээд силиконд маш чанартай силикон сонгох хэрэгтэй. Одоо энэ хоолнд орох одоо энэ feeding set-унд айгүйх гардаг проблем юу вэ гэхээр угаагаад одоо манайх бол зөвхөн пижоны угаагч л ашиглаж байгаа. Өөр ямар нэг тийм хүчтэй үнэртэй угаагч юм юус ашигладаг. Австралид дахта Milton гэдээ бас нэг брендийг ашигладаг байсан. Тэр болохоор айгүй сайн хөөсөрдөг. Тэг ямар нэг үнэр танар байдгүй. Пижон бас ер нь янз бүрийн үнэр танар байдгүй гайгүй. Тэнгүүд мэдээж тос мотой ол зөндөө идэж байгаа штэ. Тэнгүүд тэгэл пижоноор л угаагаад байгаа заяа. Ямар ч үнэр танар үлддэггүй. Силикон айгүй их юм муу силикон байвал ингээ үнэр үлдэх гээд идэг гинэ. Тэгээ бас давхар юу нөгөө нэг юм өнгө ороод идэг гин. Хүүхдийн хоол хүнсч амар юм тод өнгөтэй штэ. Одоо хүүхдийн гэлтгүү бидний бүгдийн л хоол хүнс тийм өнгөтэй байгаа. Жишээ нь луун байна, уулаа, гүзээлзэг нь байна, уулаа. Эсвэл одоо юу гэдэг нэг хулуу ч юм уу те шав шар ч юм уу. Тэнгүүд тэр болгонд одоо энэ цайвар аяг маягийг харалт одоо энэ болгонд ингэж хийж өгч байхад ямар ч тийм мөнгөр тогтоогүй. Ер нь айгүй юм гоёороо байгаа. Тэг зөвхөн пижоноор л угаадаг. Би хизээч дишвашер тийж үзээгүй хизээч одоо юу гэдэг фэри мэри амар тийм хурц янз бүрийн өөртөөхөө савнгаар угааж үзээгүй дандаа зөвхөн пижоноор л угаадаг. Тэгээд би бүр тийм аяг угаадаг порлонч хэргэлдэггүй. Им тустай юм нөгөө салфетик даавч юм уу нэг удаагийн тим юмар ингэж угаагаал хайчдаг. Тэнгүүд ямар нэг үнэр ороогүй, будаг болоогүй. Тэгэхээр энэ бол бүр маш сайн чанарын силикон гэдгийг мэдэж байгаа хгүй. Одоо энэ чинь манайх 5 6 сар шухуу хэрэглэж штэ. За тэгээд энэ аягүй таалагдсан. Тэгээ энэ одоо ингээд ийм нэг аяг нь байна. Энэ одоо манай энэ шилэн ширээн дээр наалдаад байгаа хгүй. Би бүр авч үзүүлэх гэж. Энд бас хоолтой байгаад байгаа маа. Энэ халбах нь байна. Сайн манай хоол идчихсэн. Тэгээ энэ ганцхан юм халбах дээрдэг. Энэ айгу бас халбах айгу учиртай юм билээ. Би нэг дараа нь ярьж байгаа. Ямар ч тач энэ халбах хамт ирд энэ айгу зүгээр юм билээ. За тэгэнгүүтээ бас нэг юм нь болохоор энийг би сониотомс угаацсан. Энэ нөгөө юм engraved байна. Энэ бибс гэдэг үлээ. Юу наалтсан юм бэ? Энэ бас ирсэн. Энэ бас ингээд силикон. Тэгэнгүүтээ ийм нэг хоолны storage их тагтай ийм 2 сав ирдэг. Энэ таг нь бас байхгүй байна. Sorry. Ямар ч нэг ийм 2 сав байдیں۔ Би эднийхтэй зургуудын зүгээр пэйжээс нь оруулчих. За ерөөхдөө нэг иймэрхүү шүү гээд. За энэ бас ингээд янз бүрийн storage хийхэд аюу амар идэг. Энэ ч гэсэн одоо ингээд үнэр танар байхгүй, өнгөч ороогүй байхгүй. Энийг би бүр амар сайн ашигладаг. Хоолунд мөргөөж ингээд тастаж авч хийхэд аюу хэрэгтэй байдаг. Тэгээ энэ болохоор яг үндсэн тавг нь байна. Силикон. Энэ ардаа юм тэмдэглэгээтэй. Яг dishwasher safe make гэсэн мэлэгтэй би ерөөсөө dishwasher хийж үзээгүй. Бас пэйжэнд халааж болдог гэсэгт би ерөөсөө хүүхдтэй пэйжэнд халааж үзэж байгаагүй. Өгж үзээгүй болохоор мэдэхгүй байна. Айгуу сайн наалддаг. За тэнгуүтэ тавг нь ингээ дээр юм тагтаа ирдэг. Энэ дээр ингээ Monkey гэвчсэн. За ийм сет байна. Тэгээд давхар бас нэг юм нь ус уух зориултаар нөгөө ийм нэг аяг ирдэм. Одоо ингээд ийм тэгээ урталтаа нэг ийм. Тэнгуүт энэ дээр яадаг вэ гэхээр нэг ийм тогтоодог ийм сорвол байгаа. Одоо жишээ нь энэ сорволоогоос ингээ хийчдэг. Тэгээд энэ рүүгээ ингэж хийгээд уух зориулттай. Тэнгүүд энэ болохоор ингээ дотроо нөгөө яг одоо би бокс уугаад байгаа усны сав шиг ийм нөгөө хаалбартай дотроо ингээ нөгөө арай бага сорж уух зориулттай. Манай хүү бас энүүгээр аягүй сайн удаг байсан. Энэ би боксыг авахаас өмнө энүүгээр нь бас өгдөг байсан.
энэ болохоор ингээд шууд үндсэн сорвол заяа. Одоо ингээд дотроо ямар нэг нөх мөх байхгүй. Одоо ингээд том хүн ингээд хүртэл ууж чаддаг болдог сорвол гэсэн үг байхгүй. Тэгэхээр бас одоо train хийгээд баг багаар өгч эхлэх гэвэл энэнүүгээр нь бас шууд өгч болох юм байлээ. Тэгээ манай хүү бол яг ерөөхдөө ингэж уудаг байж байгаад яг B-box центр чинь ингээд гадуур авч гарч марахад гоожж барьдгүй аюу амар штэ. А энэ бол ингээд ялч гэрт ингээд зүгээр сууж агаад уулгахад зориулагдсан учраас ер нь гадуур авчрахад амар гоожж моожод байдаг учраас энийг тэгээ одоо нэг ашиглахаа болцсон. Гэхдээ анх бол ер нь нэлээд хэрглэж байсан. Саяны ногоон юуны маань таг энэ байна. Энэ тэгээ ингээд хөргөгчтэй. Одоо энийг ингээд хөргөх зориултаар ингээд шууд энийг авчдаг. Нөгөө хоолыг хөргөж жоод хөргөгч ч юм уу хөргөөрч ч юм уу хийх зориултаа гэсэн үг байхгүй. Эсвэл авж гарч марахад одоо ингээд тэгээ халуун хоол нөгөө хөөгөөд нэг юм пүд гэж дуурч муураад идэв штэ. Тэрэнд одоо юм зориулсан гэсэн үг. Энд дээр бас ингээд мөнкигээ бичсэн байна. Ийм байна. Тэгээд ер нь яг мөнкигээс ирсэн юмнууд бол ийм байна. Тэнгүүтээ одоо дараа нь би бас нөгөө ийм силикон бипсний оронд амар хувцас заваар болчихсахгүй. Тэг ингээ нөгөө манай хүү айгу цайвар юм их өмсдөг. Тэгээд нөгөө будаг болоод арилахгүй нөгөө юунууд нь хоолных нь юмнууд нь алдчихаар нь. Тэгээд би нэг ийм өмсдөг нэг юм авч исэн. Ингээ хүзүүгээр нь оруулаад хойно бас товчилчдаг тийм ханцуутай. Тэгээд яг хуу ийм юмны нэг сул тал нь ийм жоохон хөлөрөх гээд идэг юм шиг юм жоохон угаасаа нөгөө норгохгүй материалтай учраас нэг жоохон юм хөлөрөх гээд идэг жоохон онцгой материал байдаг штэ. Энийг бол яаж ч ингээд baby friendly тийм хүүхдэд ийм айтахныг хайсан үнэхээр угаасаа тийм хөлөрөгдгүй юм байхгүй юм бэлээ. Энд чинь нөгөө өөрөө уснаас хамгаалж байгаа материал гэдэг утгаараа. Тэгээ энэ би хамгийн гайгууг энэ л гэж авсан. Энийг би Baby Kingdom-аас авч исэн энэ брендийг марчиж нэг baby reindeer ч юу ч үлээ нэг юм нэртэй бас хөрхөн үнэтэй л авч исэн санагдаад идэв. Энийг би бүр яг ингээд айгу үзэж зориулж нөгөө нэг юм чигтдэггүй материал энэ төргээ сайн чанарын л гэж авч исэн байхгүй юу. Тэгээ энэ бас үг айгу зүгээр. Одоо ч гэсэн ер нь хаяа өмсдөг. Гэхдээ бас байнг ш. Томроод ирэхээр юу ийм юм өмсөхтэй мантай. Хурдхан л аваад амрууга хоолоо хийхээ бодно. За тэгээд хэдүүлээ одоо халбаны тал дээр ярих юм бол манайд бэлгэнд нөгөө юм мунчкны юм температур мэдэрдэг халбаг байд юм лээ. Энийг маш олныг ингээ бэлгэнд ирсэн байсан. Тэгээд энийг бас ингээд айгуу удаан ашиглаж байгаа. Одоо ингээ бүр өнгө ороо зөндөө ашигласан байгаа сте. Тэгмүүд эн чинь ингээ бас ингээ силикон штэ. Тэгээд ер нь бол өнгө ордог силикон гэж яг энийг хэлдэм бэлээ. Тэгээд температур мэдэрдэг учраас амар байдаг нөгөө халуун хүйтэн үед өнгө нь хувирдаг. Тэгээ энэний бас арай өөр нь гэвэл Dr. Brownie бас ийм байд юм байлээ. Температур мэдэрдэг гэдэг. Тэрийг гэхдээ би хэрглэж үзээг үлдээ зүгээр саяхан байсныг харсан. Тэгээ би ганцхан мөнчк нэг л ийм халбахтай гэж бодсохгүй. За энэ бас айгүй зүгээр. Энийг надад хүн бэлгэнд өгөө. Тэгээ дахиж шинээр аваагүй. Энэ бол ингээ надад ингээ дөрвөн ширхэг иржсэн баха. Тэгээ дөрвөлээ одоо байсаар л байгаа. За тэгэнгүүтээ халбаг ингээд хүмүүс одоо тренинг буюу ингээд нөгөө хүүхдээ ингээд өөрөө идэвч сурах гал юм жижиг мижиг янз янз юм авдсан байлээ зөө. Манай хүүхд энэ миний бүр хөрөөсөө идэв үзаа. Зүг барьж тоглодог. Тэрнээс биш одоо энэ бол бэбагийн халбаг байхгүй. Энэ 2 3 байсан. Тэгээ энэ юусоо ашиглаагүй. Тэгээ одоо ингээд байж л идэг. Энэ дэр угаасаа хоол тогтдог ч хөө. Тэгээд нөгөө жоохон нухш өтгөн нухш мөхшөхөр нэг ингээд нэг амрууга хийх айддаг л бах. Тэгээд ер нь бол тэгдэг ч хөө. Энийг амрууга ихгүй штэ. Энэ тлийн л амрууга хийн. Тийм л зөрүүд шүү дээ. За тэгмүүтээ манайд нэг найз маань нөгөө анх төрөхөд ирээд юм өгөхдөө нөгөө төрхөөс өмнө бэлтэж байхад манай хүүд ингээд бэлгэнүүд өгөхдөө нөгөө төрхөөс нь өмнө өгж байгаа учраас гээд бэлэгдээд нөгөө юм төмөр халбаг юм уу сэрээ тавьчихдаг гэх надад ийм нэг төмөр халбаг сэрээний ком өгчихсэхгүй. Тэгээ одоо л байдیں۔ Тэгээ энэ одоо бүр амар аминд ордог. Энүүгээр ингээд нөгөө бас хоол ундын бас ингээд хөргөх өгөх юу бас байна. Одоо ингээд томроод ирэхээр айл болох юм хүнхэр том халбгаар өгвөл айгу зүгээр юм билээ. Тэгээд саяны нөгөө халбаны талаар дараа нь яриа гэдэг чинь энэ айгу хүнхэр халбаг байхгүй юм том. Тэнгүүд амруу нь ингээд их оруулъя гэх юм бол одоо энэ айгу амар. Тэгэхгүй бол одоо жишээ нь юу гэдэг нэг юм хүүхдийн нэг юм халбанууд байдаг шүү дээ. Одоо чинь одоо саяны тэр беба мебагийн энэ мэн ч юм уу. Энүүгээр бол хүүхдэд хоол халбагч өгөх яг үндэ амар хэцүү байхгүй юу. Тэгээ одоо ингээд манай хүүч ингээд шүлтэй лавчаа мавчаа тий одоо юу гэдэг даан бантыг идэхгүй шүү дээ. Даан нухаш идэхгүй шүү дээ. Одоо амар том бүхэл хоолнууд тий бууцны махтай хоол моол энэ тэр идэнгүүт нөгөө юм хүнхэр том халбгал байхгүй бол ингээд тогтохгүй дээр нь одоо энэ мунчкин дээр бол жишээ нь тогтохгүй байхгүй шүлтэй хоол өгөх гэхээр одоо нэг лавшаа өгье гэх юм уу тий будаа бол яг болж байна. Тэнгүүд их тогтдоггүй. Тэгээд ирэнгүүт амар олон ингээ халбагдуулах гэдэг. Тэгж олон манай хүүхдүүл тэгж удаан сууж олон халбагдуулж идэхээр хүн бол биш үхгүй. Цөөхөн амруунд галс хийх хэрэгтэй. Тэгэхээр
ер нь бол энэ нь бас айгүй зүгээр байдаг юм шиг санагдсан. Бас нэг ийм тренинг албаг байна. Энийг бас Австралид байхдаа авч ирсэн нэг Panda Ear гэдэг брэнд байна. Энэ силикон тэгээ энэ нөгөө ийм том ширхтээ юм ингээ халбадангууд дотор нь гацаа үлдчихдэг гээд энүүгээр бас манайх тоглолт юм уу хизээж энүүгээр халбагдаж идэж бол үзээгүй зав ийм хэрэгэлдэггүй юм байли шүү. Тэгэж байжгаад манайх бэлгэнд бас нэг ийм амар том ком авч ирсэн. Тэгээ энэ болохоор Япон гэлүү Солонгос гэсэн баха брэнд Richel гэдэг нэртэй. Хөргийн бамбруустай ийм аягтай. Энэ одоо ингээд бүх юмтайгаар ирсэн. Айгүй олон юмтай ирсэн. Одоо ингээд зарим нь надад ингээд яг энд бол бэлэн алга байна. Үзүүлэх гэхээр гэхдээ ингээд яриа авчи. Энэ болохоор ингээд ийм том 2 тавхтай ярддаг. Энэ нэг нь байна. Нэгэнд нь сая манай өвөө хоол идэг тэн тавьсан маа. Тэгээд ийм аяг байдаг. Яг аяг тавхны хувьд. Тэнгүүд энэ ингээд материал нь одоо би яг юу гэдгийг үнэхээр сайн мэдэхгүй байна. Энэ Япон брэнд байна. Тэнгүүтээ нөгөө ингээ наалддаг материалаас доороо тэнгүүд энэ тусдаа ингээд наадаг юм нь ирдэм байлээ. Тусдаа. Тэгээ энийхээ доор нь ингээд хийгээд ингээ нааж өгдөг. Тэгээд манай хүү 5-гийн амарсан ашигладаг. 5-г нь яг тасалгаагүй. Гэхдээ хоол моол ингээ хөргөөд ч юм уу яг ингээд өөрт нь ингээ барьж иддэг хоолыг өгөхөд айгүй амар байдаг. Тэгээ энэ бол бүр яг бантангийнх нь аяг байхгүй бүр яг бантангаа иддэг аяг юм заяа. Тэгээ энэ нөгөө саяны тэр ус уулгаж яадаг савч одоо энэ байна. Энэнд бас нөгөө юу нэрсэн бэлгэнд бас ийм 2 иржсэн. Энд би бас дахиад бас тагтай нөгөө хүүхдийнхээ хоол моолыг хөргөж мөрөхөд бүр амар хэрэг болдог. Энэ ингээ айгуу сайн бас янз бүрийн үнэр танаар ордгоо ингээ өнгө мөнгө тогтдоггүй заяа. Одоо ингээ айгуу цайвар бэж өнгөтэй байгаа сте. Тэгсэн хэрнээ би зөндөө удаан хэрглэж ийн ерөөсөө ийм өнгө мөнгө тогтоогүй. Тэгээд энэ бүр ингээ ийм хайч майчтай ирдэг. Одоо ингээ хүүхдэд өгөхтэй ингээд нөгөө юм одоо урт мах зах ногоо могоох ч юм уу те эсвэл ингээд юм урт одоо юу гэдэг юм байцаа мэцээ ингээд хайчилж өгдөг хайч нь хүртэл тустай ирд юм байлээ заяа. Энэ дотор одоогоор алгаа үзүүлээ гэсэн чинь тэгээ энэ бас ийм халбахтай иржсэн. Нэлээд олон халбаг иржсэн юм. Энэ лав нэг нь байна. Энэ бүр маш урт. Ингээд яг нөгөө бие өгөх зорилттой. Энийхтэй жоохон жижиг халбаг нь. Тэгээ энийг бүр жоохон махтай хэрэглэвсэн. Одоо нэх ашигладгүй. Тэнгүүтээ энэ ингээд нэг юм on the go буюу ингээ авч явахад амар ийм нэг халбагны бас сэтэрчсэн. Энийг бас манайх айгүй хэрэгэлдэг. Ингээ шууд аваа авчихад амар идэхгүй сав багла бодолтой. Тэгэхгүй хүүхдээ албах чинь ингээл нөгөө гадуур авч гарангууд нэг юм хүмүүс салбитэнд ороод ч юм уу яадаг чинь тэнгүүд ингээ нэг юм жоохон эзнээ дараа нөгөх гингүүт одоо тэр нэг заваарж маварцсан байдаг ч юм уу те айгүй асуудалтай шүү дээ. Ийм юмд хадгалчвал амар юм блэ. Мөнхийн чин дотроо бас нэг юм халбах сэрэний төмөр халбах сэрэний нэг сет ирдэм бас нэрээ сетэн дотроо. Тэр нь бас нэг хүүрхэн хайрцагтай. Тэрийг бас манайх айгүйх ашигладаг. Энэ хоёр ингээ ээлжлэл аваа авчт юм л та. Тэгээд өөр яриаггүй зүйл гэх юм бол нэмж авсан юм би Amazon дээрээс энэ Cherub Baby гэдэг энэ брендийн одоо ийм тагтай ийм шилэн сав авсан. Яг гоо би нэг Beba хийх авах гэжсэн байхгүй. Тэгсэн чинь Beba-гийн яг энэ шилэн сав нь Австралид намайг тэнд байх үед яг ийм бүгд sold out болоод ерөөсөө олдохгүй, вебсайтаасаа олдохгүй, энэ тэнд дэлгүүрээс олдохгүйсэн. Тэгээ би энэ Cherub-ийг хамгийн одоо зүгээр юм байна да гэж бодоод авсан ийм одоо силиконоор ингээд тойруулсан гадна л та нөгөө юм халуун хит халуун юм хийвэл гэд ингэсэн байдیں۔ Тэнгүүтээ эн чинь ингээд дотроо бас нэг хөөрх юмтай. Энд чинь нэг юм тагтай. Одоо ингээд хизээ яасан юм хүм storage хийж хадгалж мадгалвал хоол хүнсээ те хийчдэг. Тэгээд энэ бас ингээд хөргүүртэй буюу энэ од нь ингээд авагдангууд дотроо юм нөхтэй тэгээ хөргөх зориулттай байдаг гэсэн силикон тагтай. Тэгээд энэ надад айгүй таалагдаад тий. Яг Австралид тахтаа бол ингээд ойр зуур өглөө нэг жоохон нухш хийгээд гэртээ өгчөөд эсвэл өгж амжихгүй шууд энд нь хийгээд аваа гараа авчдаг байсан. Тэгээд яг ингээд хурж өмрөөд нэг жоохон явж байгаа өгөхөд яг таардаг. Одоо бол манайх ингээд ихэнхдээ юунд ашиглаж яанэ гэвэл одоо ингээд маш их юм хоолны хэвэнд хоол бэлдэж хөлдөөчөөд илүү гарсны нэндээ игээд хөргөж байгаа хөргүүртээ ичдэг. Тэгчмүүдээ маргааш нөгөөдрийнх нь хоолнд 2 хоног ч юм уу те яг нэг 2 хоногийн дотор тэрийг ашиглах хэрэгтэй байхгүй хөргүүртээ байгаа учраас тэр хүнсийг тэгээд 2 хоног ингээд нэг ээлжлээд хийж мийж одоо тиймэрхүү юм хадгалахад энэ айгүй хэрэгтэй байдаг. Одоогор бол нэг амар сүртэй халуун хоол мол тэгж яаж хадгалж одоо юу яаж хөхгүй байгаа л да нөгөө Австралид байгаагаас нөхцөл байдал арай өөр байгаа учраас за тийм байна. Тэгэнгүүтээ бас нэг юм нь манайх нөгөө Beba-гийн baby cook авсан хамгийн том зүйл нь тэгээ би өмнөх нэг сторийн дээр та нар намайг Instagram дээр дагдаг бол мэдээж би сториогоор хэлчихсэн. Надад юу ч таалагдахгүй наа. Ерөөсөө ингээд worth it буюу ингээд яг тийм үнэтэй авсан гэхэд ерөөсөө тийм сайн ашиглахдаггүй байна гэд би бүр тэрний нөгөө бүр юм автоматыг авах гэжсэн заяа бүр ингээд юу лээ энэ одоо авцсан байгаа энгийнийгээ буцаагаад автомат болгоё энтер гэд бүр ингээд ярьсан болцсон байжгаад
би яг энэ baby cook-ийг нэг хүүгийнхээ найзын ээжээс одоо ингээм хамт ингээ салхилдаг ээжээсээ төрүүлж хоолнд орсон байжгаад тэгээ намайг нэг чи авахаасаа өмнө яг нэг 2 3 хоног ашиглаад үзээ минийхийг аваад гэтгэжчихгүй. Тэднийг бас дүнгүй шинээр авсан байсан. Тэгээд аваад ашиглаж үзсэн чинь надад ихэндээ айгүй юу байсан. Угаасаа сураагүй учраас. Тэгээ би ер нь угаасаа л за энэтэй тэг ингээд над нэг амар таалагдсангүй яг ботсон шиг байсангүй. Гэхдээ яхав тэг яхав би ингээд одоогор ингээд австрал би яг юу авч хэрэглэхээ мэдэхгүй байгаа учраас авчий дөө гэд авсан. Тэгээд Бэбагийн хамгийн том онцлог юу вэ гэхээр заяа маркет буюу зах зээл дээр байгаа хүүхдийн baby cook дотроос цор ганц stainless steel буюу ган жигнүртэй цор ганц шилэн гадаргуутай энэ хоёр хосолсон гэдгээр амар алтартай байхгүй юу юм бэ нэлээ. Тэгээ яг адилхнуудыг хай гэхээр нэг бол одоо ингээ беба шиг юм том багтаамжтай биш. Нэг бол ингээд яг юм жижигнүүд бас байд юм шиг мерсэр тэнгүүтээ ийм том ингээ олыг гингүүт яг тийм олддоггүй. Нэг бол ингээд жигнүүр нь одоо ингээд пяавар ч юм уу те эсвэл өөр материал те хуванцар ч юм уу тэнгүүт эсвэл гадна талынх нь нөгөө шилэн байдаг хэсэг нь одоо хуванцар ч юм уу болж таарад байдаг. Тэгээд ингээд зөрөлдөд идэв учраас яг энэ хоёр ингээд combined буюу хамт байгаа баг цор ганц брэнд юм байна л та. Тэнгүүт би саяхан Монгол нэг дэлгүүрийн ямар дэлгүүр нэрийг санахгүй юм нэг юм дүүдүү китс баха Додо ч илүү, Додо Kids ч илүү нэг тийм брендийн нэг юм шилэн бас нэг юм жижиг авсаархныг харсан. Би одоо тэрийг авъя гэж бодсон чинь одоо манай хүчин ой өрүүлээ. Тэгээд одоо яг энэ дээр нөгөө хүмүүс яг энэ baby cook-ыг авах уу яах уу гэдэг хүмүүст би бас ингээд сэтгэлийн амар хоёрдуулах гэдэг магадгүй. Би яад бол өөрөө амар хоёрт зорсон. Тэгэд ингээд хитэн нас хүртэл нь яах вэ ингээд те ингэж өгөх вэ гэж бодонгууд за мэдгүй маа. Би бол одоо ингээд амар баг хэрэгэлдэг. Одоо тэр baby cook-ыг яг одоо манай хүч 10 сар хүрэх гэж штэ. Нилээн сайн бүхэл хоол иддэг байхгүй юу. Тэгээ ер нь бол ингээ хөвчлэн зүгээр ингээд тэ жоохон хэрчээд мэрчээл өгчдөг. Ер нь бол ингээд шууд бантан буцалгаад ч юм уу тэгээ дотор ингээд шууд буцалгаад одоо тогоонд нь буцалгаад гэсэн үг штэ. Тэгээд ер нь өгчдөг болцсон. Тэнгүүд эн чинь ингээд айгүй хэцүү асуудал юм блэ. Одоо би ямар байдлаар ашиглаж ийн вэ гэхээр хамгийн их ашиглаж байгаа нь одоо эхэндээ бол бүр ингээ маш их ашигласан заа. Өдөр болго угаасаа ингээ ийм цутуу өгж байгаа учраас ингээ нэг банк блендердэж өгдөг байсан. Одоо ингээ сүүлдээ ингээл те 7 сар 8 сар баг багаар бүхэл хоол руу шилжээд ирэнгүүт мэдээж жигнүүр нь бол банк ашиглагдсан заа юу. Одоо ч ашиглагдаж байгаа. Тэнгүүд нөгөө хүүхдийн хоолыг нэг тогоонд ингээ нийтэд нь буцалгаж болохоос илүүтэйгээр жигнэж байгаад ногоог ингээ тэрлүүгээ хийх юм бол одоо ингээ шим шүлтэн ногоондоо байдаг гэт юм байна л та. Тийм учраас айлах жигнээд үг гэт юм байлээ. Тэгээд жигнүүрийг нь бол ашиглаж байгаа. Тэгээд одоо байнгын ашиглаж байгаа зүйл нь болохоор одоо ингээд банк махтай олохоор хүүхдийн мас гатна ингээд бас нэлийн асуудал үүсдэг байхгүй. Тэнгүүд ногоонуудын бас банк ингээл хүүгөх болгондоо ингээ хэрчээд амар хэцүү байд юм л та. Манай өдөрт баг 4 5 хоол иддэг. Тэг би тэр болгонд ингээл хэрчээл гаргаж ирэл хийж чадахгүй шүү дээ. Тэнгүүд нөгөө юм хэлбэртэй юм хөлдөөдөг нөгөө юм сав байдэн штэ хоолнууд ингээ бэлтгэж хөлдөөдөг. Тийм юмд зутан шиг болгож хийгээд ингээ хөлдөөчдөг. Тэгэж жигнэж зутан шиг болгож зутан цаашаа тий нөгөө юм блендердэж одоо ингээ хөвтэй ингээ хөлдөөхөд хамгийн хэрэг болдог. Тэнгүүд дараа ингээ би хоолыг хийхдээ ингээд хоолын шүлтэй хоолыг буцалгаж байхдаа дээр нэг ийм том бондгорыг аваад ч юм уу ингээ хийчдэг байхгүй юу нэг ийм кубик ч юм уу дөрвөлжин аваад хийчингүүд ингээд хөлдөө хамж ингээ бутраад ингээд яг шүлэнд нь ингээд ногоон зохистой хэмжээгээр орчиж байгаа гэсэн. Надад тэрэнд ашиглахад аюу амар байдаг. Тэгэхээр яг ер нь бол яг үнэхээр 6 сартай хоолнд орно гэж бодох юм бол нэг ой гарan 1 2 сар хүртэл бол ер нь ашиглах байх гэж бодож байна. Тэгээд насаараа ингээл нөгөө жигнээл тусна ингээд тахгүй ер нь ингээд сүултээ ингээд нэг тоон дотор ингээ хоолыг айлах ингээд хийж өгч мөгдөг болно шүү дээ. Одоо энэ хүүхд чинь ингээд дандаа нөгөө юм нухшин юм идэхгүй шүү дээ. Тэгээд юу гэдгийг те жоохон дөрвөлжин шоон дөрвөлж хийж өгдөг ч юм уу будаатай ураг мураг цувь мөв хийж өгч мөнгөдөг ч юм уу те тиймэрхүү юм болонгот би бол нэг амар тэгж ашиглахгүй байна гэж ер нь ботсон. Гэтэ мэдээж ашиглах үедээ бол хамгийн их ашиглагдаж чаддаг зүйл гэхдээ нэг удаан биш. Ер нь л яг нэг 6 сартаагаас эхлээд нэг 1 2 сар макс та би ашиглах байх гэсэн бодол байна. Одоо бол айгүй юм банк хэрэглэгдэж байгаа. Өмнөхөө бодвол эхний нэг 2 3 сар бол бүр банк хэрэглэдэг байсан. Тэгээ тэрний оронд орлуулж болох юмыг бол би мэдэхгүй байна. Тэр анх нэг олсон тэр одоо Монголын тэр дүүдүү китсийг тэгээ бусдыг нь бол үнэхээр мэдэхгүй байна заяа. Тэгэхээр та нар өөрсдөө л олох бах. Тэгээ зүгээр гэж бодож байвал арай өөрийг авч хэрэглэж болно. Болох л бах гэж би бодож байна. За тэгчээд өөрөөр бас тусад нь авсан зүйл гэх юм бол энэ одоо ингэж харуулж болохгүй л ах та.
ийм хэлбэртэй ийм хутга байна. Тэгээд ийм хамгаалттай урдаа ийм хүүхдэд зориулж би мах ногоог нь хэрчих гэж ингээ ягаа ногоо өргөмтэй ийм тусны хутга авч ирсэн. Тэгээд бас нэг материалын бас тодорхой хэмжээнд харж ирсэн байх. Ер нь та нар намайг мэддэг бол би иймэрхүү юм дээр амар сүржигнүр штэ нэг ийм хүүхдийн бүтээгдэхүүн дээр ирэхээр ийм нэг материалын хумын айгүй ингэж шинжилдэг. Тэгээд ийм хоёр хутга ингээ нэг нь маханд нь нэг нь ингээ жимсэнд нь зориулж авч исэн. Тэгээд тусад нь бас стил хэрчдэг. Тэгээд тусад нь бас би гамбан авч исэн. Модон гамбан ингээд ийм дөрвөн ширхэгтэйг бас Amazon-с захиалж авч исэн. Би одоо тэднийг гоё линк рүүгээ оруулчих заяа. Тэгээд нөгөө нэг ийм хоол хөлдөөдөх хив одоо би бол яг үнийг хэлэхэд яг ямарыг авах гэж зөвлөх вэ гэвэл бебаг ихийг ав. Эсвэл манай энэ авсан мөнгө ихийг ав. Хамгийн сайн силиконууд тэр хоёр л байна. Би нэг хаанаас хамаагүй ч үлээ нэг ингээ авч исэн чи ингээд айгүй үнэр ороод бас ингээд мөнгө ороод идэг силикон учраас тэгээд яг би нэг цөөх удаа ашигласан. Яг тэгтэл нь бол ашиглаагүй. Ер нь ээжүүдийн дунд яг тэгдэм байлээ. Тэгээд беба юм уу мөнки хоёр их амар сайн. Гэтэ мөнкиг их нэг сул тал нь манайх ингээд өмнө нөгөө одоо юм би нэг бас нэг стори хийж ийсэн да. Нөгөө юм хүүхдэд ингээд нөгөө юм бариулж хөхүүлдэг нөгөө шүд урах үед ингээд бариулдаг нэг юм попсикл хийдэг юм байдаг шүү дээ. Ийм сүүгээ хөлдөөгөөд хэлбэрт оруулаад одоо энэ урталт нөгөө ингээд бариулаад ингээд хүүхд ингээд сордог. Нөгөө шүд нь одоо ингээд тэг хөлдөө сүүгээ ингээд янгот буйлан тайвширдаг энэ тэрнтэй хамт ингээд иржсэн нэг юм хив байдаг байхгүй юу. Тэр болохоор бас мөнкийг их айгүй сайн силикон гэсэн. Даанч бүр амар жижигхэн хэмжээтэй заяа тэр жижигхэн одоо ингээд хөлдөөдөг юм. Тэр ингээд томрох тусан бүр ингээд яг үнэхээр амар хэрэглээг болоод идэг. Тэгээд тэрний орн нэг юм том одоо ингээд бе бантер чинь ингээд юм бүрк том байдаг ш нэг юм цэцэг шиг юм 5 6 ширхтэй. Тэр нь бүр хамаагүй амар юм блэ. Тэгээ ер нь айлах юм том хэмжээтэй байвал зүгээр. Тим жижигхэн юм чи ингээд нөгөө нэг юм хийгээ хөлдөөчөнгүүт одоо ингээд нэг удаа хоолнд ихтэй баг 3 4 ширхгийг аваад хийчихэнгүүт нэг өсрөл 2 3 удаа л хэрэглээл дуусчих гад идэг байхгүй юу. Тэгэхээр надад бол тэр арай юм том хэлбэртэй энүүд нь бас зүгээр юм шиг санагдсан. Тэгээд өөр заавал энэ хоёр брэнд гэхгүй силикон юм амар тий сайн гэж бодож ивэл өөртөөхөө сайн гэж бодснуудыг мэдээж авчиж болноо. За тэгээ ер нь бол бебагийн baby cook-н дээр бас би будаа агшаагчаа аваарай гэж зөвлөе. Тий тэр будаа нөгөө агшаадаг юм бас авчвал зүгээр юм билээ. За ер нь нэг юмргаа нэмээд бас нэг юм хэлэхэд бебагийн хоолны халуун савыг манайх одоо Монголд айгүй их ашиглаж байгаа. Өдөр хоолыг нэгээд өглөө хоолыг нэгээд манайх өдөр айгүй их гадуур дотор явж ингээд нөгөө эмээ өвнөрх нь ажлын онцлогоос болоод ингээ айгүй их явдаг учраас ийш тийшээ авч явах тэр хоолны сав айгүй амар юм байна лээ. Тэгээд халуунаа барьцдаг. Гэхдээ ингээд нэг л удаа тэрнээс нь хоол өгөө дахиж юусоо өгдөггүй өдөрт дахиж ингээд ороо олтлон ч юм уу хадгалж байгаад өгдөггүй гэсэн үг байхгүй. За ер нь бол нэг иймэрхүү зүйлүүд байна. За миний хувьд бол би яг ингэж бэлдсэн. Тэгээд хит их зүйл бас бэлдсэн байж магадгүй. Ер нь бол та нар намаа ингээд амар юм нөгөө янз бүрийн цоглуулдгийг мэдчихэ да. Тэгэхээр өөртөө ингээ харж байгаа те ерөнхийдөө ингээ санаа аваад ч юм уу ингүүл зүгээр юм байна, тэгвэл зүгээр юм байна гэд бэлдэж болно. Энийг нэмээд хасаад ч юм уу те. За би тэгээ чадхаар ингээ линк тэндээс авсан юмнуудаа оруулахыг хичээе. Бас юм ган тогоо могоо жигнүүртэй байвал бас зүгээр юм байна лээ. За тэгээд бусд нь бол та нар өөрсдөө сонгоорой. Тэгээд миний хувьд ийм байлаа. Тэгэхээр хэрэг гарвал миний Instagram руу бичиж болно. Миний Instagram энд байна. Би Instagram оруулж намайг бас Instagram-аар дагаарай. За тэгээд дараагийн бичлэгээр уулзцгаая. Түр бай.